Та нар бодоод үзтээ 900 км/цагийн хурцтаар онгоцоор нарлуу нисэх юм бол 19 жил зарцуулна гэж боддоо. 110 сая гэрлийн жилийн өргөнтэй хэдэн мянган галактиктай юу оршиж байгааг бол хүн төрөлхтөн хараахан одоо хүртэл судлаагүй байгаа. Тэгээ маш сонирхолтой болохоор бид энэ хүрээнээс цаашлах юм бол оршин буй эсгийг огт мэддэхгүйгээр бид бол оршдгоо гэж бол хэлж болно. Үнэхээр боломжгүй юм аа. Нэг зүйл дэлбэрэх үе дэлхийн ертөнц үүссэн гэж бол хэлдэг. Харин энэний эсрэг амар том хууль үүсэ. Термодинамик 1 ба 2 дахь хууль. Эсн бидний мэдих хамгийн том хязгаар. Бидний мэдхгүй өөр том оршихуй бий юу? За тэгэхээр хамтдаа галактик хэр том бэ гэдгийг мэдчих цаах уу? Дэлхий бол бидний гэр. Агуу сансар өтргөө далаад хөв жижигхэн цэнхэр цэг. Энд та бидний мэддэг бүх төрлийн хүмүүс амьдардаг. Хүн төрлөختний амьдрал өгүүлэгдэж байсан бүх түүхүүд оршдог. Энэ бол бидний амьдралын хамгийн анхны аялах цэг. Харин бид дэлхийн агаар мандлаас цааш сарн дээрээс хальж нарны аймыг даван гарч танил ертөнцөөс шаашлах юм бол бид яг энэ цагт жинхэнэ агуу аялалд гарах болно. За, hi guys, Тамковын дараагийн бичлэгээ тавтаа морил. Би Facebook дээр follow хийсний үр дүнд одоо маш олон хүмүүс орчлон хорвоо ертөнцийн талаар ярьж өгөөч. Бид нэр ямар гарагт амьдарч байгаа, мөн дээрээс нь дэлхийн ертөнц гэж ямар том агуу том болох талаар хэлж өгөөч гэдэг хамгийн их санал авсан байсан. Тийм учраас Facebook дээр дагдаг бүх хүмүүстээ зориулаад бид ямар аимшигтай том ертөнцид амьдардаг вэ гэдэг талаар хамтдаа энэ цагт мэдэж авах болно. Бид ердөө сар нарны аймаг яриа зогсохгүйгээр дэлхийгээс гараад яг одоо хүн төрөлхтөн судалж чадсан сансар өтргийн хамгийн эцсийн хязгаар хүртэл хамтаа яг энэ цагт мэдэж авах болно. За энэ тэгээд миний өмнөх оруулж ирсэн тань мэдхүн контент дундаас хамгийн сонирхолтой контент болох болов уу гэж бол итгэл төрж байна. Олон мэрэл өшөө бичсэн дээрээ та бичлэглээс өмнө лайк даргуул лайк дараа subscribe даргуул subscribe дарж дэмжих битгий мартаарай. Бид утгагүй 100 мянгалаа болох гэж байна. За тэгэхээр дэлхийгээс хамгийн ойрхон тэмдэглэгдсэн байдаг тэмдэглэгээ бол сар байдаг. Дэлхийгээс 384,000 км зайтай оршдог. Хэрвээ та одоо машинаар хурцтай явах юм бол 100 км/цагийн хурцтайгаар тогтмол бариа явах юм бол 160 хоногийн дотор сар руу одоо хурж очих хэмжээний зайтай байдаг юм байна. Сарнаас харах юм бол дэлхий бол хязгааргүй харанхуй орон зайд хөвж буй одоо эмзэгхэн цэнхэр ногоон бөмбөлөг мэт харагддаг. Энэ үзэгдэл нь юу гэж байгаа вэ гэхээр бидний оршин тогтнолын даруухан хэлбэрийг харуулж өгч байгаа. Дараагийн тэмдэглэгээ бол нар байгаа. Нар нь болохоор дэлхийгээс нэг одон орны нэгжээр 150 сая км зайд бол оршдог. Энэхүү хэмжээр нь болохоор нарны аймгийн бүх зайн стандартыг бол тэмдэглэж өгд юм байна. Нарны гэрлэн секундэд 300,000 км/цагийн хурцтайгаар 8 минутанд 20 секунд явж байж дэлхийд хүрд юм байна. Та нар бодоод үзтээ 900 км/цагийн хурцтайгаар онгоцоор нарлуу нисэх юм бол 19 жил зарцуулна гэж боддоо. За бараг хүн төрөлхтний дундаж наслалтын бараг 20-30%-ийг нарлуу очиход зарцуулна гэхээр энэ нарны хол зай болохоор бидний нарны аймаг дахь одоо зайг хичнээн асар уудам том болохыг харуулж өгч байна шүү дээ. За таад мэдчихэж байгаа бах нар бол маш том галын аврах том бөмбөлөг болохоор дэлхийн амьдралыг тэтгэгч эрчим хүч гэж бол хэлэхэд буруудахгүй. Нарнаас цааш бидний дараагийн очих цэг бол улаан нүдтэй хөрш гариг болох ангар гариг. Ангар гариг нь болохоор дэлхийд хамгийн их ойртохдоо 54.6 сая км зайтай байдаг. Харин хамгийн холдохдоо 401 сая км хүртэл холддог юм байна. Хэрвээ та онгоцоор нисвэл тэнд хүрэхэд одоо 50 жилийг зарцуулна. Энэ хол зай нь болохоор ангар гарыг судлахад одоо манай дэлхийд ирэх хүн төрөлхтөнд нэлийн том одоо хүндрэл учруулдаг юм байна. Роботууд зоонд төхөөрөмжүүд энэ аяллыг туулж байгаа нь дан ганц урт замаас гадна гаригуудын хөдөлгөөнтэй уялдан маш одоо төвөгтэй болгодог юм байна. За тэгээ нарны аймгийн захад хүрэх юм бол бид Нептунтай учрах юм байна. Эм мөсөн аврах дэлхийгээс 4.5 тэрбум км зайтай. Нарнаас гарсан гэрлэн болохоор Нептунд хүрэхэд 4 цаг 15 минут бол зарцуулдаг. Энэ зай бол нарны аймагт ямар их өргөн уудан болохыг бол баталж өгч байгаа. 1977 онд хөөргсөн Voyager 1 аппарат нь хүн төрөлхтнийг мэдэх хязгаараас цааш аялан өнөөдрийн дэлхийгээс 22 тэрбум км зайд бол хүргэж өгд юм байна. Өнөөдөр дэлхийгээс 22 тэрбум км зайд хүрээд байгаа юм байна. Энэ нь болохоор дэлхийгээс хамгийн хол явсан хүний бүтээсэн одоо объект юм байна. Та нар бодоод үзтээ хүний бүтээсэн одоо гариг ирсэн хэмждэг тэр багц нь одоо манай дэлхийгээс 22 тэрбум км цагийн зайд байна гэж боддоо. 22 тэрбум км-ийн цааш штэ. За тэгээд шаардлага нь бол 1990 онд Карл Саганы зөвлөснөөр Voyager 1 дэлхий рүү одоо буцаж ирж харьсан юм байна. Харихтаа болохоор алдарт одоо Pole Blue Dot буюу бүдгэрсэн цэнхэр цэг гэдэг нэртэй зургийг дарсан юм байна. Дэлхийн өртөө жижигхэн гэрэлт цэг мэт харагдаж байгаа бол үзэгдэл. Энэ зураг болохоор бидний ганцхан гэрээ хайрлан хамгаалах ёстой гэсэн гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлсэн зураг юм байна. Нарны аймгаас алс захад одоо ойртын үйл гэж нэрлэгдэх мөсөн бичтүүдийн бөмбөрцөг байх онол байт юм байна. Энэ үйл нь нарнаас 100,000 одоо орны нэгж буюу 1.9 гэрлийн жилд хүртэл үргэлжилдэг гэж тооцогдсон юм байна. Энэ бол бараг од хоорондын орон зайтай залгах
цэцэг гэж үздэг. Энэ газараас цааш нарны нөлөө дуусаж огторгон хоосон уудам эхэлдэг юм байна. Одоо бидний аялал од хоорондын зайлуу шилжих болно. За дараагийн тэмдэглэгээ бол бидэнд хамгийн ойр оддын систем болох Альфа Центавра. Энэ нь болохоор дэлхийгээс 41.3 их 80 км буюу 4.4 гэрлийн жилийн зайд бол байрладаг. Одоогийн технологиор бол Voyager шиг хөлөг 70,000 жил одоо явж хүрэх зай юм байна. Энэ нь од хоорондын аялал ямар хэцүү уудан болохыг харуулж өгч байгаа. Тэгэхээр хүн төрөлхтний зохиосон одоо гариг ертөнцийн хэмждэг багч нь Альфа Центавра руу очих юм бол 70,000 жил зарцуулна гэхээр бид нар одоо хэдэн үед амжиж энэ оддыг одоо судалж чадах юм бол маш том. За тэгээд цаашлах юм бол бид өөрсдийн галактикт одоо хүрэх болно. Сүүн зам нь галактикт 100,000 гэрлийн жилийн диаметртэй хэдэн зуун тэрбум оцтой байдаг. Энэ бүх бүтэц дотор хүн төрөлхтний дохиод долгион ердөө 100 гэрлийн жилийн радиустай тархдаг юм байна. Тэгээ маш сонирхолтой болохоор бид нар энэ хүрээнээс цаашлах юм бол оршин буу эсгийг огт мэддэхгүйгээр бид бол оршдгоо гэж бол хэлж болно. За тэгэхээр хамтдаа галактик хэр том бэ гэдгийг мэдчих цаах уу. За тэгээд сүүн замаас цааш гарах юм бол бид галактик хоорондын орон зайд хүрэх болно. Энэ болохоор галактикууд олон сая гэрлийн жилийн зайтаагаар тархсан байралтай бол байдаг. Бидний сүүн зам нь болохоор local group хэмээх одоо 50 гаруй галактикийн бөөгнөрл бол харьяалагддаг. Энэ бөөгнөрл нь болохоор 10 сая гэрлийн жилийн диаметртай байдаг. Local group-ийн дараа болохоор Virgo-гийн супер бөөгнөрл одоо байдаг. Энэ нь болохоор 110 сая гэрлийн жилийн өргөнтэй хэдэн мянган галактиктай. Хамгийн амар нь болохоор өвнөөс ч том бүтэц бол байдаг. Тэр бүтэц нь болохоор Linac супер бөөгнөрл гэж нэрлэдэг. Энэ нь болохоор 50 сая гэрлийн жилийн хэмжээтэй асар том бүтэц. Энэ дотор сүүн зам, local group, Virgo бүгд одоо хамаарагддаг. Төв хэсэгт нь болохоор агуу татагч гэж нэрлэгддэг үл мэддэг хүч бол байдаг. Энийг хэлэнгүүл одоо надад төрж байгаа мэдрэмж таад бас тужиж магадгүй бид ямар өчүүхэн жижиг юм бэ гэж. За тэгээ сүүн зам болохоор бүх найруулгууд маань энэ авраг бүтцийн ердөө өчүүхэн нэг хэсэг байдаг. Та нарт зүгөөсөө анзаарсан бах амар том юм ярьжсэн чинь тэр том юм нь ийм бүх зүйлийн хамгийн өчүүхэн болоод таарсан. Тэгэхээр энэ мэдрэмж төрөх нь бас аргагүй юм. Эсн бидний мэдих хамгийн том хязгаар. Энэ нь болохоор ердөө ажиллагдах төдийл ертөнцид хүрэх болно. Энэ нь болохоор 93 тэрбум гэрлийн жилийн диаметртэй. Харин ертөнц 13.8 тэрбум жилийн настай байдаг. Яагаад ийм том байж болох вэ гэвэл учир нь болохоор агшингаас хойш орчлон ертөнц ердөө тасралтгүй тэлж байгаа гэсэн бол эрдэмтэд бол хэлдэг юм байна. Тэгэхээр ажиллагдах ертөнцөөс цааш юу орчиж байгааг бол хүн төрөлхтөн хараахан одоо хүртэл судлаагүй байгаа. Зарим хэсэг нь болохоор одоо бидний гэрлийн хурднаас ч илүү хурцтайгаар холдож байгаа учраас бид тэднийг одоо хизээж цааш бол харж чадахгүй. Магадгүй орчлон хорвоо гэдэг огт хэмжээлшгүй асар том байж болох юм. Тэгэхээр ийм агуу том уудан орчлон хорвоо зүгээр л санамсрахгүй бий болох боломжтой юу? Хамгийн амар нь амьдрал тогтож гин гэж та боддоо. Манай 10 жил мэлд одоо үдчихсэн дэлхий одоо нарлуу жоохон ойртох юм бол одоо шатаж жоохон холдох юм бол хөлдөх том аюултай байдаг. Битгөө би л хувьдаа нэг итгэж өгөхгүй байна. Ийм агуу том орчлон хорвоо зүгээрний санамсрахгүй бий болно гэвэл үнэхээр боломжгүй юм аа. За тэгээд энэ хүрээ бичлэг минь өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжиж битээ мартаарай. Мөн тэгээд та хэдийн урам зоригоор авч дараагийн контентыг хийж байгаа юм шүү. Намайг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа. За тэгээд хэдүүлээ 100,000 голоо хүрэх юм бол маш гоё спешиал дугаарыг гаргая гэж бол хувьдаа бодож байна. Тэгээд тэр цаг мөч тун утгагүй ирэх гэж байна. За тэгээд бичлэгний төгсөөр сонирхолтой зүйл гардыг таад бол мэдэн шүү дээ, тийм. За тэгээд утгагүй уулзцаая. Нэр дараагийн санал асуулга болохоор YouTube үздэг хүмүүсүүдээс асуух болно. Та ямар төрлийн контент үзэх чинь таад минь коммент дээр заавал бичиж үлдээгээрэй. За тэгээд утгагүй уулзцаая. Бидний 10 жил мэл одоо хэлдэг байсан шүү дээ. Одоо дэлхийн ертөнцийн ердөө их тесрэлтийн онол буюу одоо Big Bang Theory онолоор одоо нэг зүйл дэлбэрэх үед дэлхийн ертөнц үүссэн гэж бол хэлдэг. Харин энэний эсрэг амар том хууль өгсөн. Тэр нь юу вэ гэхээр термодинамик 1/2 хууль. Энэ хууль нь юу вэ гэхээр энергийн тухай хууль байхгүй. Ямар нэгэн зүйл цаг хугацааны ирэхээр энерги алдаж мууддаг тухай хууль байдаг. Тэгэх юм бол одоо би одоо ойд утсаа унгаалаа гэхэд их тесрэлтийн онолоор бол би ингээд сүүлийн үеийн одоо утас болчих ч юм уу те. Харин термодинамик 1/2 хуулиар бол одоо миний утас одоо утас гэж танигдахын аргагүй. Тийм зүйл одоо байх боломжтой байхгүй. Тэгэж утгаар танаас сансар өгтргөө гэрдөө нэг зүйл дэлбэрээд их тесрэлтийн онолоор би болсон гэвэл таад бол үгийн сайн мэдж байгаа байх их тесрэлтийн онол штэ. Энэ бол ертөл онол таамаг төдий зүйл. Харин хууль гэдэг зүйл бол хизээж өөрчлөгдөхгүй зүйл байдаг. Ингэж харахаар маш сонирхолтой зүйлөөр хүрэх болно. Бидний мэдхгүй өөр том оршихуй бий юу? Энийг өөрөөр хэлэх юм бол бидний мэдхгүй өөр амьдрал бий юу?